Хуульч шуухай эрх зүйн философийн өөрийгөө сорих тестийг танилцуулж байна. Бидний бэлдсэн асуултад хариулж эрх зүйн философийн мэдлэгээ баттгаарай. Социал хэм хэмжээ юуг зохицуулдаг вэ? Янз бүрийн уламжлалт соёл тулгуурласан нийгмийн харилцааг зохицуулдаг. Социал хэм хэмжээ юуг тодорхойлдог вэ? Хүний зан үйл, эрх чөлөөний хэмжээ, хязгаарыг тодорхойлдог. Социал хэм хэмжээ ямар шаардлагаар үүсэж оршдог вэ? Тухайн нийгмийн өөрийгөө зохицуулах дотоод шаардлагаар үүсэж оршдог. Нийгмийн харилцааг үнэлэх шалгуур, зохицуулах арга. Ёс суртахууны хэм хэмжээ сайн эсвэл муу? Шашны хэм хэмжээ буян нүгэлс гэсэн шалгуураар хэмжиж нийгмийн зан үйлийг дэмжиж, зохицуулж, удирдаж, зэмлэж байдаг. Шашны хэм хэмжээ юун дээр тулгуурлаж, юунд чиглэдэггүй вэ? Хүний сүсэг бишрэс тулгуурлаж, хүмүүсийн хоорондын харилцаа руу шууд чиглэдэггүй. Ёс суртахууны хэм хэмжээ юун дээр тулгуурлаж, юунд чиглэдэггүй? Хүн чанар, дадал зуршил, нэмжин сэтгэл гэх мэт нийгмийн үнэлэмжид тулгуурлаж, хүмүүсийн хоорондын харилцаанд чиглэдэг. Эрх зүйн хувьд зээсэн мөнгөө нэхэх нь ямар эрх чөлөө вэ? Хувь хүний формал эрх чөлөө. Хувь хүмүүст ашиг сонирхлоо эгоист байдлаар хангах эрх чөлөө юм. Эрх зүйн хэм хэмжээ юун дээр тулгуурладаг вэ? Хүний эрх чөлөө, шударга ёс. Хүний автоном эрхийг дээдэлдэг. Хүмүүсийг хэлбэрийн хувьд тэгшитгэж, нийгмийн харилцааны бие даасан, хараат бус этгээд гэж үздэг. Улс төрийн хэм хэмжээ юунд чиглэдэг вэ? Нийгэм дэх улс төрийн эрх мэдлийн хуваарлалт, оролцоо, хүрээ, хязгаар, хэрэгжилт, зохион байгуулалтыг тодорхойлж, түүнд чиглэдэг. Социал хэм хэмжээний шинж чанар. Бурхны бүтээл биш, хууль тогтоогчид бүтээгээгүй, ямар нэг гадаад хүчний шаардлагаарч биш, харин зүй ёсны хэрэгцээгээр аяндаа бий болсон синергетик шинж чанартай. Эрхийн философи ойлголтыг хэн анхлан зохиож хэрэглэсэн бэ? Германы хуульч эрх зүйн түүхийн сургуулийг үндэслэгч Гуго. Тэрээр эрхийн философи ойлголтыг позитив эрхийн философийг товчоор тайлбарлахад ашигласан ба эрхийн философи бол эрхийн тухай сургаалын философийн хэсэг гэжээ. Ерөнхий эрх зүй судлал гэж юу вэ? Юу судалдаг вэ? Хууль зүйн практик, үзэгдэл, харилцаа, үзэл санааг эрх зүйн тодорхой онол, философийн үзэл баримтлалын үүднээс задлан шинжлэх, хийсвэрлэн тайлбарлах, бясалгах замаар бүтээсэн эрх зүйн дотоод гадаад асуудлыг хамарсан онол, сэтгэлгээний байгууламж юм. Эрх зүйн дотоод логикийг судлахын зэрэгцээ, эрх зүйг улс төр, нийгмийн нөхцөл, хүчин зүйлтэй холбон судалдаг байна. Эртний сэтгэгчдийн зохиол бүтээлд хавчуулагдсан хөгжиж байсныг үгүйсгэж болохгүй хэдий ч түүний үүсэл хөгжил эрх зүйн онол, философиор дагнан ажилтдаг эрдэмтдийн үйл ажиллагаатай шууд холбоотой учраас харьцангуй хожуу хөгжсөн залуу салбар ухаан юм. Ерөнхий эрх зүй судлалын дотоод асуудал юу судалдаг вэ? Эрх зүй ба эрх зүйн тогтолцооны мөн чанар, үр нөлөө, аксиом, зарчим, дотоод логик бүтэц, их сурвалж, онцлог, хөгжил гэх мэтийг судалдаг байна. Ерөнхий эрх зүй судлалын гадаад асуудал юу судалдаг вэ? Эрх зүй нийгмийн орчноос хамаарах нөлөө, хүчин зүйлийн асуудлуудыг судалдаг. Гуговын үзлээр эрх зүй нь ямар гурван хэсгээс бүрдэх вэ? Хуулийн догматик, эрхийн философи буюу позитив эрхийн философи, эрхийн түүх. Салбарын эрх зүй судлал нь голчлон юу судалдаг вэ? Ерөнхий эрх зүй судлалын онол, арга зүйд тулгуурлан үндэсний эрх зүйн онцлогийг тусгасан формал эрх зүйн тогтолцоог голчлон судална. Нийгэм, хүмүүнлэгийн мэдлэгийн шинжүүдийг нэрлэнэ үү? 15-аас 17 дугаар зуунд зүүн Европын нутаг дэвсгэр дээр техник, технологи хурдтай хөгжиж, уламжлалт газар тариалангийн хөгжлийг халсан. Ирээдүйн нийгэм амьдралыг байгалийн орчин бус, зохиомол орчинс тодорхойлно. Дэлхийн даан, экологийн тэнцвэрт бус байдал, угсаатны мөхөл, шунал, мөнгөний ноёрхол, сэтгэлгээний доройтол. Ёс заншил уламжлалт хэв маяг нь шинжлэл биш, харин байгаль хүрээлэн буй орчныг түргэн өөрчлөх чухал болоод байна. Шинжлэх ухааны сэтгэлгээ гэж юу вэ?
Оюун ухаан мэдлэгийн үүсэл. Үзэгдлийн мөн чанар, шалтгаан, зүй тогтол. Онос сургаал, үзэл баримтлал. Сэтгэлгээний шинжилэл гэж юу вэ? Рационализм, эмпиризм. Шин мэдлэг. Онол практикийн нэгдэл. Шинжлэх ухааны салбарууд. Эрхийн сэтгэлгээний түүхэнд эрхийн философиг юу гэж тодорхойлсон бэ? Судлах зүйл нь юу байв? Эрхийн сэтгэлгээний түүхэнд эрхийн философи ба түүний судлах зүйлийг тодорхойлох олон талт хандлага оршиж байв. Гегель эрхийн философиг эрхийн тухай үзэл санааг судалдаг эрхийн тухай философийн шинжлэх ухаан гэж үзсэн. Оросын философч Франк нь эрхийн философи бол нийгмийн төгс төгөлдрийн тухай сургаал гэжээ. Франк эрхийн философи нь өөрийнхөө үндсэн уламжлалт хэв маяг бүхий агуулгаараа нийгмийн төгс төгөлдөр нөхцөл байдлыг танин мэдэх үйл явц. Өөрөөр хэлбэл сайн сайхан, оюунлаг, шударга, хэвийн нийгэм нь ямар байвал зохистой гэдгийг мэдэх нь чухал гэжээ. Орчин үеийн эрхийн философийн тодорхойлолтыг хэлнэ үү? Эрхийн философи гэдэг нь өргөн утгаараа Оросын нэрт судлаач Нерсесианц эрхийн утга санаа, мөн чанар, ойлголт, эрхийн үндэс, байр суурь, үнэт чанар, ач холбогдол, хүний амьдрал, нийгэм, төрийн үйл ажиллагаа болон хүн төрөлхтөн, арт түмний хувь заяанд эрхийн гүйцэтгэж буй үүргийг судалдаг ухаан гэжээ. Эрхийн философи явцсан утгаараа Италийн эрх зүй судлаач Бобио эрхийн философийн цор ганц асуудал нь шударга ёсны зарчим гэжээ. Эрхийн философи гэдэг нэр томьёог хизээнээс хэрэглэсэн бэ? Хэрхэн хөгжсөн бэ? Эрхийн философийн эрт үеэс эхэлсэн баялаг түүхтэй салбар боловч эрхийн философи гэдэг нэр томьёог харьцангуй хожуу буюу 18 дугаар зууны төгсгөл үеэс хэрэглэжээ. Үүнээс өмнө эрт цагт философи нь эрхийн сэдэв асуудал нь хөгжлийнхөө ихэнх үед ерөнхий сэдвийн хэсэг ишлэл төдийгөөр боловсрогдож байжээ. Харин дараа нь бие даасан тустай судлагдсан болж философи, эрх зүй, улс төрийн шинжлэх ухаан, шашин судлалын хүрээнд байгалийн эрхийн буюу жам ёсны сургаал хэмээх статустай болсон байна. Эрхийн философиг хууль зүйн шинжлэх ухаанд хизээ анхлан хэрэглэсэн бэ? Эрхийн философийн анхны утга ба тодорхой үзэл баримтлалыг хууль зүйн шинжлэх ухаанд 18 дугаар зуунд анхлан хэрэглэсэн байна. Кант эрхийн философиг юу гэж тодорхойлсон бэ? Кант эрхийн философи бол эрхийн тухай метафизик сургаал гэжээ. Эрхийн философийн судлах зүйлийг Кантын хандлагаар авч үзвэл эрхийн тухай юуг би мэдэж чадах вэ? Эрхийн шаардлагад нийцүүлж би юу хийх ёстой вэ? Яагаад? Эдгээр шаардлагыг биелүүлэх болон зөрчсөн тохиолдолд би юунд найдаж чадах вэ? Эрхийн хүн гэж ямар ойлголт вэ? Хүний оршихуйн арга хэмээн тооцогдох эрх нь ямар агуулгатай вэ? Хуульч шууха эрх зүйн философийн өөрийгөө сөрөх тестийг танилцууллаа. Хариултаа өгөхдөө эргэлзэж байсан бол хуульч шуухан блог нийтлэлийг уншиж бидэнтэй хамт эрх зүйн философи судлаарай. Хамтдаа хөгжцгөөе.